Сайн байцгаана уу? Та бүхэндээ Facebook дээр хэрхэн өөрийн групптэй болох вэ? Группийг хэрхэн нээх вэ гэсэн хичээлийг оръё. За та Facebook руугээ ороод баруун доод болонд харагдаж байгаа энэ 3 хөндлөн зураастай хэсэг дээр дарахаар таны профайл буюу удирдлагын хэсэг чинь ингээд гарч ирж байгаа. За та эндээс баруун доод болонд харагдаж байгаа groups гэсэнсэн дээр дараад ахиад баруун дээд болонд харагдаж байгаа энэ нэмэх гэсэн тэмдэгэн дээр дарахаар ингээд та групп үүсгэх үү гэсэн юм юу гарч ирж байгаа. За эндээс create a group буюу групп үүсгэе гэд ингээд сонголтоо хийгээд орчин. За нэм хэсэг та эхлээд өөрийнхөө группийн нэрийг оруулж өгнө. За худалдаа гэд нээчээ. За дараа нь provide гэсэн хэсэг дээр та нээлттэй групп үү, хаалттай групп үү гэдэг сонголтыг хийн. За нээлттэй групп гэхээр бүлэгт нь хин байгаа, хин юу нийтэлж байгааг хинч харах боломжтой групп гэсэн үг. За хаалттай групп гэхээр зөвхөн дотор нь ямар хүн байгааг зөвхөн гишүүд нь харна. За мөн оруулсан постыг зөвхөн гишүүд нь харах эрхтэйгээр ийм хоёр сонголт гарч ирж байна. За одоо бүгдээрээ public буюу нээлттэйгээр нээж үзье. За ингээд сонголтоо хийсэн бол доор харагдаж байгаа энэ цэнхэр дээр байгаа create group гэсэн хэсэг дээр дараарай. За энэ хэсэгт нь та хэрвээ бүлгээ ингээд үргэлжлүүлэхийг хүсэж байх юм бол 5-аас 10 найзаа ингээ урахыг зөвлөж гинэ гэсэн хэсэг гарч ирж байна. За тэгэхээр та энэ томруулдаг шилэнний зурган дээр дараад энэ search for people гэсэн хэсэг дээр дараад эндээс найзуудаа ураад найзуудаа сонгоод тэгээд сонгосон найзууд руугаа хүсэлт явуулж болно. За эсвэл яг одоо явуулах шаардлагагүй гэх юм бол доор харагдаж байгаа next гэсэн товчлуур дээр дараад дараагийн утас руугаа оръё. За энэ хэсэг дээр та группийнхээ cover зураг буюу яг нэрний ард талд харагдаж идэг том зургийг сонгож өгнө гэсэн үг. За хэрвээ та утсан дээрээсээ зураг сонгож оруулах гэж байгаа бол upload cover photo гэсэн хэсгийг ингээд дарахаар чинь энэ шууд таны камерын хэсэг рүү шилжиж ороод та эндээс зураг сонгох боломжтой. Эсвэл энэ хэсгийг шууд алгасаад бас энэ next гэсэн товчлуур дээр дарж болно. За энэ хэсэгт болохоор та бүлгээ ерөнхийдөө тайлбарлана гэсэн үг. Одоо ямархуу ийм үйлчилгээ үзүүлдэг ямархуу зорилготой групп гэдгээ ерөнхий нэг товчхон тайлбарлсан тийм өгнүүдийг бичиж өгөөрэй. За ингэж бичээд дахиад доор харагдаж байгаа next гэсэн товчлуурыг даарна. За энэ хэсэгт болохоор за та группийнхээ зорилгыг сонгоорой гэсэн байна. За хамгийн ихнийх нь хүмүүс хоорондоо уулзалдах, дараагийнх нь за төлөвлөгөө, суралцах, дэмжлэг, за худалдаа авалт, бизнесээ сурталчлах ингээд ийм олон төрлүүдээс та хэрвээ энийг ойлгохгүй байвал Google Translate ашиглаж орчуулж байгаад өөрийнхөө зорилгод нийцсэн хэсгийг сонгоорой. За худалдаа гэднээс учраас buy and sell гэсэн хэсгийг сонгоё. За тэгээд next товчлуурыг дараад за та энэ хэсэгт хүмүүсээ урих анхныхаа постыг оруулж өгөөрэй гэсэн байна. За одоо энэ дээр ингээд сайн байцгаана уу гэж бичээд пост оруулахдаа баруун дээд болонд харагдаж байгаа пост гэсэн хэсэг дээр дарна. За тэгээд хамгийн сүүлд нь энэ доор харагдаж байгаа done гэсэн хэсэг дээр дарснаар таны бүлэг ингээд үүссэн байна. За бүлгээ одоо энд ингээд ямар ч хүн ураагүй учраас одоо ганцхан гишүүнтэй гэдэг энэ public group гэдгийн ард ганцхан гишүүнтэй гэж харагдаж байна. За та энэ invite гэсэн хэсэг дээр дараад найзуудаа урьж болно. За дараагийн хичээл дээр бид нар группийн тохиргоо бусад илүү дэлгэрэнгүй наривчлалтай зөвлөдүүдийг нь үзье. Баярлалаа.